За анги 2 тамирчны 2 дугаар үеийн цаг эхэллээ. За төрөөрийн хувьд бол урагшаа явж тоглож байна. За тамирчин бол одоо ийм л зөрөгтэй байх хэвээр. Тамирчин бол одоо эр зөрөгөө за ур чадвараас гадна бас одоо ухаан санаагаа тархиа ажиллуулж тоглолтдог. За төрөөрийн хувьд бол одоо яхаар бас ур чадвар нь огцом сүүлийн үед өсөж байгаа ийм тамирчаа. За бүх тулгын хувьд ч гэсэн үнэхээр дайчин тулаанаар бол кикбоксing мэрэгчлүүдийн нүдэнд өртөж чадсан ийм тамирчин. Яхаар гоо сүүлийн бүгдлэгэн хийсэн сүүлийн тулаанууд бол маш амжилттай болж байгаа. Өрсөлдөгчөө хүн зөвхөлтөөр буулга авч байгаа ийм тамирчин. Хоёр тамирчны тулаан бол одоо маш сонирхолтой болгон дамжиггүй. Төрөөрийн хувьд бол Тайланд ус зохиогдсон мэрэгчлийн 4 тулаанд оролцоод сая эх орондоо ирсэн. За 4 тулаанд оролцоод 3 удаа өрсөлдөгчөө хүн зөвхөлтөөр буулгаж авсан ийм тамирчин байгаа. За яхаарахгүй бас манай кикбоксing бас одоо нүүр царай болсон ийм хоёр тамирчин. За энэ жил бол одоо Азийн танхимын наадам одоо зохиогдсон. Энд бол одоо төр 2 эх орноо төлөөлөн оролцох ёстой. За тэр хоёрын хувьд бол үнэхээр дайчин тулааныг үзүүлдэг. Ер нь бол ухарч тулалдна гэж байдгүй. Ер нь байн гуршаа давшиж дайрж ингэж тулалддаг тамирчин. За сэрэгний болонд халтарч очиж байна. За хоёр тамирчны тулаан бол ер нь ойролцоо за сая бол яг өгтүүл зогсон. За хоёр тамирчны 2 дугаар үеийн цаг дууслаа. За 2 дугаар үед бол одоо төдийлөн хийнд санаа авч бас чадсангүй хоёр тамирчин бол анзаарсан нэг тандсан ийм байдалтай тулааныг бол хийлээ. Бүх тулгын дасгалжуулагч мэргэжлийн кикбокс олон улсын хэмжээний мастер Наран Тунгалаг. За Монгол төдийгүй дэлхийд дахинд Чингисийн завчил гэдэг зохиолтороос алдартай гэсэн ийм тамирчин байгаа. Бас манай монголчууд надаар хэлэлтгүй сайн мэдж байгаа. За хоёр тамирчны 3 дугаар үеийн цаг ихсэн. За хөлөөр товтлсон товтлогоо амжилттай болж байна. За дахиад амжилттай хийлээ. Бүх тулгын хувьд бол одоо ер нь тайван тоглолтог ийм тамирч байна. Ер нь яардаггүй хүлээцтэй маш ажиглаж өрсөлдөгч тамирчтай
дэлхий гаргахыг л ажиглаж туллааныг бол хийж байна. За тэр хоёрын булчиндаа зүүсэн энэ юм бол одоо бас л энэ Тайландын үндэсний соёл зан заншлын л уламжлалтай юм. За тамирчны онгоц сахиусыг хадгалж байдаг одоо сахиус Тайландын одоо мэргэжлийн тулаанчд бол одоо энийг зүүж эрэнгэн дээр гаж тулалддаг ийм уламжлалтай. Төрөөрөө бас хамгаалалтаа жоохон бас анзаарахгүй байна уу да гэсэн ийм байдал харагдаж байна. Ер нь дайчин тулааныг үзүүлдэг, ер нь хүлээж чаддаггүй ийм тамирчин л да төрөөрөө бол сайхан зөрөгтэй тулалддаг, ахинаас ч айдгүй бэргдэггүй. За төр хоёрын ахыг бол одоо манай спорт сонирхогчд бол сайн мэддэг баг. Мэргэжлийн кикбоксоор маш олон тулааныг хийсэн, Япон улсад их орныхоо өмнөөс тулалддаг олон улсын хэмжээний мастер Үлжи Бадрахын инх хоёр гэж тамирчин байдаг. За инх хоёрын бол одоо төрсөн дүү. За сая За 3 дугаар цаг дуусахаар нь тун хэдхэн секунд хугацаа үлдсэн байгаа. Сайхан тэнцвүүгийн тулааныг үзүүлж байна да. Ер нь эндээс харахад бол хийнээсээ илүү зүйл бол энэ тас харагдахгүй байна. За ингээд 3 дугаар цаг дууссан. За энэ хооронд үзэгчдээ бүхэндээ бас хоёр тамирчны амжилтыг бас одоо цогц дүрдэж бодож байна. За Эренгийн Улаанбаатараас гарч тулдаж байгаа 5-2 хувьцаат компани Мишель Төвийн тамирчин төр хоёрын хувьд бас 1990 онд төрсөн. За 19 настай ийм залуу тамирчин Монгол Японы хамтарсан соёл эрдэм дээд сургуулийн оюутан. За M1 Grand Prix тэмцээн, эзэнт хүрэн тэмцээн нүүдийн авраг, за залуучуудын кикбоксing улсын авраг, за Тайланд улсад зохиогдсон мэргэжлийн 4 тулаанд оролцож 3-т нь